Дараагийн мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын бүх кинонд 100% татвар ногдуулна гэсэн ийм мэдээллийг гаргасан байна. За тэрээр ийхүү мэдээлэл гарах бас нь Холливуудын хөгжилтэй холбоотой. За түүний үзэж байгаагаар бол Холливуд маш хурдан одоо өгч байгаа учраас үүнээс сэргийлэхийн тулд өөрийн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор ийхүү 100% татварыг гадны кинонд ногдуулах болсон гэж мэдэгдэж байна. За тэрээр энэхүү мэдээлэлээ Truth Social платформ дээр бол мэдэгдсэн. За тэрээр бол би Америкийн худалдааны яам болон худалдааны яамны төлөөлөгчдөд хандан манай улсад ирж байгаа гадаадд бүтээгдсэн бүх кино 100% татвар ногдох үйл явцыг нэн даруй эхлүүлэхийг зөвшөөрөл олгож тэднэрт одоо зохиох одоо даалгаврыг олгож байгаа гэж мэдгдсэн байна. За одоогийн байдлаар тарифыг яаж ногдуулах нь тодорхойгүй байна. Яагаад вэ гэвэл кино бол бараа бүтээгдэхүүн биш харин оюуны өмч учраас ямар байдлаар түүнд үн тариф ногдуулах нь бол тодорхойгүй байгаа гэсэн хэдий ч бол Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгчдийн газар зарим үйлчилгээнд бол зохицуулт хийдэг зам татварын хөнгөлт зэрэг тарифын бус одоо худалдааны саад татварыг бий болгох боломжтой гэж үзэж байгаа. За одоогийн байдлаар энэ нь Америкийн улсын кино урлагийн хөгжилд ямараар нөлөөлөх нь бол тодорхойгүй байна. За сүүлийн үед бол гадны олон орнууд өөрийн одоо нутаг дэвсгэр дээр кино, телевизийн студиудад үйл ажиллагаа явуулахад нь таатай нөхцөлийг олгох болсон. За ингэснээр бол зарим хотууд Холливуудын киноны одоо зураг авалтнаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг татах болсон. За үүний нэг нь бол Торонто, Даблин зэрэг одоо хотууд байгаа. За эдгээр хотууд бол татварын ихээхэн хэмжээний хөнгөлтийг үзүүлэх замаар Холливуудын уран бүтээлчдийг өөрийн одоо хот дээрээ үйл ажиллагаа кино үйлдвэрлэл явуулахыг нь бол дэмжсээр ирсэн. За хэдийгээр одоо Трампийн хэлсэн шиг Холливуд тийм сүрлийн байдалд ороогүй байгаа ч гэсэн Америкийн нэгдсэн улсад бол кинод тасалбарын борлуулалт буурсаар байгаа. За ялангуяа бол цар тахлын дараа хүмүүс кинотеатрууд гэхээсээ илүү гэртээ стриминг үйлчилгээгээр кино үзэх нь нэмэгдсэн. За үүнээс болоод Холливуудын киноны борлуулалт бол буурсан. За 2018 онд одоо Холливуудын бокс офисын орлого 12 тэрбум $. Байсан болвол 2020 оноос эхлээд ковидоос болоод олон кинотеатрууд хаагдсны дараа 2 тэрбум хүрэхгүй $. бол хүрч байсан. За үүний дараагаар бол цар тахал дуусны дараагаар театрууд сэргэх үйл явц ажиглагдсан ч гэсэн одоо ч гэсэн бол тухайн одоо хуух хэмжээ нийт бокс офисын орлого бол 9 тэрбумаас хэтрэхгүй байгаа. За тэгэхээр бол цаашдаа ч гэсэн Холливуудын кино үйлдвэрлэлийг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За нөгөө талаар хүмүүс бол стрим үйлчилгээг ихээхэн ашиглах босонтой холбоотойгоор Холливуудын томоохон студиуд бол томоохон стрим үйлчилгээнүүдийн компанийг эзэмших босон. За гисэн хэдий ч бол ихэнх нь ашиггүй ажиллаж байгаа. За Netflix-ээс бусад бүх одоо стрим компаниуд саяхнаас л дөнгөж анхны ашгаа олж эхэлсэн. За тухайлах юм бол Disney-ийн одоо эзэмшдэг Disney Plus, за мөн CNN-тэй хамтран эзэмшдэг Max зэрэг одоо томоохон стрим үйлчилгээний сувгууд бол анхны ашгаа саяхнаас олж эхэлсэн. За бусад одоо стрим үйлчилгээ үзүүлдэг компаниуд мөнгө ашиг бол одоогийн байдлаар олж эхлэегүй байгаа гэсэн ийм мэдээллийг үзүүлж байна. За харин одоо Холливуудын томоохон үйлдвэрлэлүүд гадагшаа кино үйлдвэрлэлээ хийх босонтой холбоотойгоор Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюм бол Холливуудад үйлдвэрлэлээ иргэн авчирсан компаниудад их хэмжээний татварын хөнгөлтүүдийг олгохоор ингэж ярьж байгаа. За Трампын хувьд бол ерөнхийдөө басны дараагаараас бол маш олон ийм тарифын бодлогыг хэрэгжүүлж байгаа. За ерөнхийдөө улс орнуудад нийтэд нийлэнхүүд нь 10% бүх одоо ийм нийтээр нь хамруулсан татварыг ногдуулж байгаа. За мөн зарим улсуудад бол үүнээс ч их хэмжээний татварыг ногдуулсан. За тухайлах юм бол Америкийн нэгдсэн улсын зүгээс Канада, Мексикийн ган хөнгөн цагаан автомашины эд анги болон зарим бараанд 25% татвар ногдуулсан болвол Канадаас импортлох бараа бүтээгдэхүүн 145% татварыг ногдуулсан байх жишээтэй. За одоогийн байдлаар бол Трампын зарлаад байгаа тарифууд нь бол аль аль нь одоохондоо хэрэгжээгүй байгаа. За магадгүй эдгээр тарифуудаас энэхүү кино үйлдвэрлэлтэй холбоотой тариф нь хамгийн түрүүнд хэрэгжиж магадгүй гэсэн ийм ажиглагчдын дүгнэлт байна.